За Улаанбаатар хотод ажилд амьдрна гэдэг бол өөрөө маш хүнд нөхцөл байдлыг иргэнээс шаардж байгаа. Танилтай талтай болгоно нь ажлаа бүтээдэг. Танилгүй байх юм бол тэнцэн ингээд хуулийн хугацаа эсвэл даргын өөрийн үзмжээр хамаарат маш олон асуудал гарч ирдэг. Улаанбаатар хотод өөрөө ажиллана, амьдрна гэж байгаа бол маш олон эрсдлүүдийг цаг хугацааны, мөнгө санхүүгийн, хүний гээд маш олон тэр сорилтуудыг туулж. За одоо ингээд бидэд ирсэн ингээд мэдээлүүд байна л да. Маш олон гомдлууд дундаас нэг анхаарал татж байгаа. Бид нар өөрсдөө машин бариад явж байгаа. Хүнээс шалтгаалж тэр одоо асуулт хоцрогддог. Бас системээс шалтгаалдаг. Одоо AI гээд одоо энэ замын хөдөлгөөнөөс маш олон давтагдсан тоогоор эсвэл яваагүй байхад нь эсвэл тэр камер нь буруу ажилласнаас болоод энэ торгуулийн хуудас иргэд дээр очдог. За би өөрөө орон сууц нийт удирдлагын газрын туудад байдаг. 3 сар болгоныг хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээ авдаг, хяналтаа тавьдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын шугам шүлжээ маш хүнд байдалд орсон. Зундаа ягаад талуус тасардыг. Ягаад энэ тогны хүртээмжний асуудал, эрчим хүчний асуудал, үерийн асуудал, утааны асуудал гэдэг дандаа энэ гомд мэдээлүүд нэрж байна. За ингээд Улаанбаатар хот ширэнгэн ойтой болсон. Энэ хотхон хүлээж авахдаа улсын комисс нь цэцэрлэг сургуулийн хүртээмжийн тооцож бодохгүйгээр зөвшөөрөл явуулчихдаг. Энтэй холбоотой дандаа л Монгол Ардын намын хууль төрийн өндөр албан тушаалтангууд байдаг. Одоо ингээд бид нар арчилсан оронд амьдарч байгаа мөртлөө касты системд талхандаа ойчилдог байсан үшгээ тэгш сонгоо тоогоор бензинд ойчилж байна. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хурал иргэдээсээ сонгогдсон бол Улаанбаатар хотынхоо иргэдийн өмнө тулгамж байгаа асуудлыг тэр салбарын сайд руугаа та бүхэн хандаач, ядаж мессеж бичээч. Энэ тэнэглээ зогсоогооч гэж хэлээч. Наадмын өмнөх нь л бензин хангалттай байгаа тавлаад байсан, өнгөрөөл байсан. Өнөөдөр сошиалор юу болж байна? Нэг л их гэмгүү царай гаралцсан. 2-3 жилийн өмнөөс энэ асуудал угаасаа хурцламтал байдалд орно гэдгийг бүгд мэдчихсэн шүү. Уул тахаасаа өмнө энэ одоо асуудлуудыг шийдэж ирэмблээч. Одоо хотын дараад би хандаж хэлмээр байна. Ялангуяа энэ Улаанбаатар хотын энэ бензин шатхууны асуудал дээр илүү бодлогын төвшин гаргаад одоо хотын иргэдийнхээ эрх ашгийг яаж ирэмбэнд оруулах юм бэ? Яаж энэ одоо хичээл сургууль эхлэхээс өмнө энийг зэгсэнд оруулах юм бэ гэдэг дээр бүр нэлээд бодлогын юмыг намынхаа удирдлагуудаа хилээч. Иргэдийн хурлын дарга тараад тэрэн дээр бас санаа тавиач. Хотод ажил амьдрах гэдэг бол бүр маш хэцүү болоод байна шүү. Өвөлдөө утаанд угаарч өгчих гээд зуны дэлгэр цагт одоо ингээд унаагүй болоод ажил амьдрал гээд маш олон хэцүү байдлууд орж ирж байна. Аливаа юмыг ус төрчмөргүй байгаа юм. Улаанбаатар хот Монгол улс тусгаар Монгол улс өөрөө маш хэцүү байдалд байгааг ойлгож байна. Гэхдээ арга сэмийг олооч. Энэ дээр та бүхэн бодлогын байр суурьаа илэрхийлээч гэдгийг сануулж хэлмээр байна. Яг тэгэхээр Улаанбаатар хотод ажил амьдрах гэдэг бол өөрөө жилээс жилж маш хэцүү болж байна. Бизнес эрхлэгчдээ залуучуудаа эдийн засгийн орлогыг яаж дэмжих тал дээр онцгой анхаараач. Мөн энэ одоо 9 дүүрэг болон харьяа байгууллагуудын удирдлагууд хариуцлага тооцлоо гэд хэсэг хугацааны дараа өөр агентлагийн дарга болдог энэ хандлагыг яаж шийдвэрлэх вэ? Энэ дээр нэг асуулт тайлбармаар. Ер нь одоо ажиллаад 65-6 хонжийн энэ хугацаанд иргэдээс ирж байгаа санал хүсэлт бол иргэдтэйгээ ойрхон байгаа ч бидний санал хүсэлтийг биелүүлээч, сонсдог байгаа ч гэдэг ийм өнцгүүд маш их ирсэн. Тэр ч утгаараа багтаага нийлээд энэ хотын дарга сонсож ийн гэдэг платформыг бол шинээр бий болгоод 8 сарын 14-нд одоо эхлүүлэхээр болоод байна. Тэгээ бид энэ судалгааг хийхэд бол олон бас засаж залруулах шаардлагатай зүйлүүд байгаа юм байна. Бид ч бас нийслэл дээр сайн хийж хэрэгжүүлсэн зүйлүүд байгаа юм байна. Түүнийгээ сайжруулъя гэдэг дүгнэлт гаргаад ийм платформ руу орж байгаа юм. За нийслэл Улаанбаатар хот бол нийтдээ 1.8 сая иргэнд 536 төрлийн үйлчлэгээ үзүүлж байна. 536. Тэгээ энэ тоог олохын тулд бид нар бас нэлээд юм болсон. Төрийн үйлчлэгээний агентлаг дээр нэг өөр тоо гараад байдаг. Манай нийслэл дээр нэг өөр тоо гараад байдаг. За ингээд судалгааны эцэст бол бид 536 үйлчлэгээ үзүүлдэг гэж тодорхойлсон. За иргэдтэй гол тулдаг бас манай нэг цэгийн үйлчлэгээ байгаа. Энэ бол бас их сайн платформ 7 салбартай. Гэхдээ бид нар одоо эргээд нэг цэгийн үйлчлэгээ рүүгээ анхаарал хандуулахгүй бол
агааргүй орчинд бараг одоо засвар хийгээгүй 10 хэдэн жил болцсон ийм нөхцөл байдалтай болцсон юм байлээ. Ажилтнууд маань хүртэл одоо ингээл цонхгүй өрөөнд өдөртөө хичнээн эргэн хүлээж авч сууж байгаа юм те. Аймагуд руу ороход бол том хаалганууд байдаг бол манай нийслэлийн үе таалгуулын нэгцгийн үйлчлэгээ нийл төв юм байлээ. Тийм учраас эрхчлэлийн төсөв дээр бид нар энэ цэгүүд дээр анхаарах, илүү тав тухтай болох тал руу, хурдан шуурхай болох тал руу анхаарья гэсэн ийм бодолтой байна. За иргэдээсээ энэ хотын дарга сонсч байна бол дараах платформудаар санал хүсэлтүүдийг авах юм. Энэ 2-3 ач холбогдолтой. Нэгдүгээрт бол одоо 150 гэдэг 5 оператороос ийм тусгай дугаар гаргаад үнгүүгээр мессеж авдаг. Эргээд Mobicom-ийн үйлчлэгээ шиг за таны хүсэлт ийм боллоо шүү гэд хариугаа өгдөг. Нэг ийм гар утасны мессеж. Хоёр дахь нь call center одоо B-блок дээр ажиллаулаад эхлэх гэж байна. 10 ажилтнтай өдөр шөнөгүй уцтаад бас мэдээлэл авдаг, мэдээлэл өгдөг. За 3 дугаарт бидний одоо өнгөрсөн үйлчлэлтийг давсан Хотуула гэдэг шинэ сайн аппликейшн байна. Энэ бол баг Facebook шиг сайн ийм платформ хийсэн байлээ шүү дээ. Тэгэхээр бид нар Хотуулагаа ашиглаж ингэж явна. За ингээ мэдээж бичгээр болон биеэр гих мэтлэн ийм Монголигийн бас холболтыг холбоцсон байгаа. Ингээд санал хүсэлтүүд ирнэ. За энийг бид нар зүгээр авахад зогсохгүй эргээд энэ одоо аппаратынхаа үйл ажиллагаанд чигдрүүлэх, хурдлуулах байдлаар бас нэг ийм ERP AI холбочоод байгаа юм. Иргэн Бүрүдавгийн өгсөн санал жишээлбэл манай Улаанбаатар хотод гол шийдвэр гаргадаг 23 хүн рүү хотын дарагт нэмэлт 1 минут. Тухайн чиг үүргээр хойрлогдоод очих юм. Эргээд хотын дарга бол иргэдээсээ мэдээлэл авж гин, хүсэлтээ авж гин. Нөгөө талдаа удирдлагандаа ажиллаж байгаа шийдвэр гаргах төвчний хүмүүсээ иргэдийн хүсэлтийг хэдэн хувиар хангаж байгаагаар нь хянах боломжтой болчихж байгаа. Тэгээ манай хот бол бас их том бүтэц. Нэг хөдөлгөөрөө маш сайн хөдөлдөг. Тэгэхээр бид нар иргэдийнхээ хүсэлтэн дээр суурилж, санал хүсэлтэн дээр суурилж хамтарч ажиллах ийм платформ нээгдэж байгаа шүү гэдгийг бас асуултын хариулт болгож хэлье. За зундууд орж төлөөлөгч бензин тосны хомсдолтой холбоотой асуудлыг хөндөж байна. Хүнд нөхцөл байдалтай байна. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал, Ормосын хоолой, Украин, Оросын дайн энэ дандаа одоо газрын тостой холбоотой, түнштэй холбоотой юм том стратегийн 2 газар дайн болж байгаа учраас өмнө нь түүхэнд байгаагүй түш шатхууны хямралд дэлхийд даяараа өртчөөд байж байна. Засгийн газар бол ажиллаж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын хувьд ярихад ер нь одоо ингээд өнгөрсөн хугацаанд харж байхад бидний ажлын эренб бол 3 хэсэгт байрлагдах юм билээ. Улаанбаатар хот. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд энэ буруу төлөвлөлтөөс болоод Улаанбаатар хот маань тэр чигээр эрсдлийн хот болсон. Тэгэхээр бид нар нэгдүгürt энэ эрсдэлтэй нөхцөл байдлуудыг алга болгохын төлөө хөрөнгө мөн нөөцөө зарцуулж ажиллах нэг шаардлага. Түүний араас толгомж байгаа асуудлуудаа шийдэх нэг ажил. За ингээд 3 дугаарт бол хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх гэсэн юм 3 эренбитээгээр бодлого төлөвлөлтөө гаргаад ингээд ажиллаж байна. Зөвхөн энэ өвлийн хувьд ингээд ярихад за бид нар бензин тосны асуудал гарч ирж байна. Тог дулаан цахилгаантай холбоотой асуудал гарч ирж байна. Өнгөрсөн жил бид нар ч хязгаалт хийж үзлээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар одоо нэг 1170 мегаваттыг яаж энэ жил 101 оргил үедээ барих вэ гэдэг асуудал. 3 дахь эрсдэл энэ өргөн хэрэглээний бараа мах болон төмс хүнсний ногоог тогтвортой үнээр яаж хотын иргэдэд хангах вэ гэдэг нэг асуудал. За ингээд утаа төгжрэлгээд ийм эрсдэлтэй нөхцөл байдлууд үүсэж байна. Тэгэхээр сая засгийн газар бас хэлсэн, шийдвэр гаргасан сүүлийн 30 жил ер нь одоо бензин тосоо нөөцлөх юм агуулгах саваа бол бариагүй байна. Одоо барьж эхэлж байна гэж. Нийслэл ч гэсэн одоо манай удирдлагын багийнхан бол нэг бодлого гаргасан. Энэ бол ер нь төр үеийн хвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод бензиний хадгалах сав байгуулах сонирхолтой компаниудаа нээлттэй ажиллаад бид бол газраа зөвшөөрлө гаргаж өгье. Ингээд төр үеийн хвшлийн түншлэлээр эрсдлийн хэмжээнд бид нар бензинээ хадгалдаг савтай ийм шатхууны байгууллагуудтай болёо гэж ийм төлөвлөж байгаа гэдэг бас тань хэлье.